Самано чигөө даруйдын YouTube суух тавтай морил. За энэ бичлэгийг олж үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн бичлэг маань таны бодож байгаа асуумаар байгаа зүйл чинь тийм үү үгүй юу? Ер нь цаашдаа ямар хөө байдлаар үргэлжлэхээр байна вэ? Одоогийн нөхцөл байдал дээр нь илүү сайжруулах боломжтой зүйл юу вэ гэдгийг хамтдаа харцгаая. За хамгийн эхлээд таны одоогийн нөхцөл байдал энэ ямар байна вэ гэдгийг эхлээд харна. Тэхийн тулд та өөрийнхөө асуумаар байгаа тийм үгүй гэдэг асуултанд хариулагдах асуултаа эхлээд бодоорой. За үүний дараа энэ асууж байгаа зүйлтэй холбоотойгоор таны одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг харах болно. За ингээд та асуултаа бодоорой. За та асуултаа бодсон болвол би таны одоогийн нөхцөл байдлыг эндээс харъя. За эхлээд нэг хүзэр. За 10-ын саваа гэж хүзэр маань бурдлаараа гарч ирж байна. За энэ хүзэр маань юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр та маш их стрессийг бидээ тээж явж байна. Энэ нэг талаараа та тухайн зүйлийг урд нь давж гарч исэн эсвэл ер нь л та ингээд юмыг төвчээд гараад явцдаг төрлийн ч юм уу тийм хүн байж магадгүй. Гэхдээ яг одоо бол танд энийг төвчж гарах, энийг барьж сэтгэлдээ хорж үлдээх ямар ч шаардлагагүй байна. Энэ сонголт хийх гэж байгаа. Энэ одоо асуултанд хариу авах гэж байгаа зүйл чинь болохоор танд маш их юм стресс, сэтгэл зүйн дарамт, за биеийн байдлыг чинь хүртэл одоо маш юм ядаргаанд оруулж байгаа ийм зүйл бол байна. Та энэ зүйлийг ганцаараа ингээд аваад цаашаа шийднэ гэдэг нь бол таны хувьд маш хэцүү хүндрэлтэй асуудал юм шигээр мэдэрч бодож байна. Магадгүй та энэ асуудлаа бусдтай хуваалцах ч юм уу эсвэл одоо өөрийн хариуцлага хин нэгэнтэй хуваалцах нь бол хамгийн зөв сонголт байх боломжтой. Гэтэл та энийг өөрөө л би энэ одоо үүлийн эзэн учраас энийгээ би өөрөө ингээд аваад гарья. Бүгдийг нь би өөрөө хийя гэсэн бодлосоо болоод маш их юм айдас, стресс, ядарлыг мэдрэлж байна. За дахиад нэг хүзэр нэмж тэлхий. За хаанаас авах вэ? За энэ хүзэр. Та үнэхээр төвчээртэй хүн юм аа. Энэ зүйл бол энэ төвчээр гэдэг зүйл бол зарим талаараа маш сайн зүйл. Таныг бусдаас ялгаруулдаг зүйл ч юм уу, тууштай байлгадаг зүйл чинь. Та бол ер нь юмны эцсийг үзэх чадвартай, тууштай, төвчээртэй, зарим үед хүлцэнгүй, дотоод хүч ихтэй, хүнд хэцүү одоо замыг туулж явах үед одоо шинэ ингээд аруула хүнд хэцүү замыг зэрэг туулж илаа гэж бодоход тэрэн дундаас зарим нь бууж өгөөд буцаж явдаг бол тэр эцсийг үзэх хүмүүсийн нэг нь бол та байдаг. Зарим талаараа та маш юм шунал хүсэл ихтэй хүн байж магадгүй. Тухайн авийг хий, өөрийн болгоё, гартаа оруулъя гэж бодсон зүйлээ заавал тултал хийж иж тэрийг авч санаа чинь амардаг. Яагаад гэвэл та маш өндөр потенциалтай. Тийм ч учраас одоогийн асууж байгаа асуулт чинь таны тэр өөрийн чинь дотоод хүч зүн совин потенциалтай итгэхгүйдээ асууж байгаа зүйл биш, харин тодорхой хэмжээний сэтгэл зүйн дэмжлэг ч юм уу зүйл урмын үг танд хэрэгтэй байгаа учраас энэ зүйлийг ингэж асууж байна. За дахиад нэг хүзэр, жижиг хүзрийн дундаас нэгийг дэлгэж харъя. Ace of Wands гарч ирж байна. За энэ хүзэр маань ер нь бол аливаа зүйлийг хийх таны тэр нэг дотор бие сэтгэл дотор чинь үүссэн байгаа тэр гал энергийг илэрхийлдэг маш юм хүчтэй, их аркантай ер нь их дүүцгүүц хэмжээний хүчтэй хүзэр бол байж байгаа. Таны хувьд ямар нэгэн шинэ зүйлийг хийх гээд тийм зүйл бүтэхгүй юу ч юм те юм нэг хэрхэн сайхан байлгах тал руу чиглүүлэх гэж энэ асуултыг асууж аж магадгүй. Нөгөө талаараа өөрийнхөө хүчийг хэрхэн яаж одоо ашиглаж зарцуулж тухайн зүйлийг те
амжилттай болох вэ гэдэг талаас нь дэмжлэг хүсэж асууж авах боломжтой. Та бол маш их галын нэрг өндөртэй. Ийм төрлийн хүн магадгүй Арслан хон ном ордтой хүмүүс аж магадгүй эсвэл Матар охины ордтой хүмүүс бас байж магадгүй харагдаж байна. Таны төвчээртэй гүрийдэг ямар нэгэнтэй зорилгынхоо төлөө тууштай байдаг зан чинь зарим тохиолдолд таны биеийг өвтгдөг, ядраадаг зүйл байгаа ч та хизээч энэ зүйлд готирч гунж одоо урууж гэх юм те өөрөөсөө урууж байгаагүй гэж бол гарч ирж байна. За тэгэхээр одоо хамгийн чухал хэсэг буюу тийм үгүй гэсэн асуултанд хариулт авах үзэрнүүдээ эндээс сонгоё. За таны сонгож байгаа хүзэр бол энэ. Таны асуусан асуултын хариулт нь yes буюу тийм. Та бол зорьсон зорилгодоо асууж байгаа асуултанда хүрнэ, бүтнээ болгоно, тийм ээ, очно. Бүх зүйл тийм. Маш их энерги ирч хүч өөртөө итгэл таны дотор байна. Магадгүй зарим тохиолдолд гадагшилж чадахгүй хэрхэн одоо тухайн хүчээ те тухайн зүйл дээрээ гаргах уу, хэрхэн өөрийгөө илэрхийлэх үү, яаж өөртөө итгэлтэйгээр те тухайн зүйлийг авч явах уу гэдэг тал дээр л тусгай хэмжээний арга барилын асуудал байгаа болохоос биш. Та энэ зүйлийг чадахгүй мэдхгүй хүч тутан ч юм уу те гэсэн зүйл бол алгаа. Харин хэрхэн энэ энергитэй тийм гэсэн энэ асуусан асуултанда хүрч очих энерги илүү хүчтэй бөгөөд тогтвортой авч явах вэ гэдэг тал дээр таны сахиуснуудаас зөвлөгөө авъя. За их олон хүзэр үнжирлээ. Гэхдээ энэ хүзэр гарахыг хүсэж байна. За дахиад энэ хүзэр бас өөрөө унаад ирж байна. Knight of Swords болон Danch гэсэн юм хүзэрнүүд бол гарч ирж байна. Таны хувьд ганцаараа өөртөө нүүр тулах цаг хугацаа хамгийн түрүүнд хэрэгтэй. Тухайн зүйлийг эхлүүлэх, тухайн зүйлийг хийх, тухайн одоо энэ тим гэсэн замыг тим гэсэн үр дүн авахын тулд энэ хүзэр дээр одоо гарч ирж байгаа шиг энэ дэнлүүн өөрийнхөө хамгийн дээр чухал барьж авах гэж байгаа зүйлдээ цаг гаргах, судлах, өөртөө ярилцах, өөрийнхөө хүчийг нэг тийш ингэж эмхлэх, цэгцлэх цаг бол хамгийн түрүүнд танд өөрт чинь хэрэгтэй байна. Хэн нэгний тус дэмжлэг гэхээс илүүтэйгээр энд гарч ирж байгаа энэ маш их өөрийн хариуцлага дарамт шахалт хийх ёстой гэсэн таны өөрийн чинь бодол мэдрэмж. Энийг заавал ийшээ өгөө ингя тигя гэж ингэж зохицуулж хуваарлах ямар ч шаардлагагүй өөрийнхөө зүрх сэтгэлд би яг энэ зүйлийг голчилж хийнэ. Энэ зүйл бол миний хамгийн чухал зүйлээ гэсэн зүйлдээ л анхаарлаа хандуулад бусад 9 цавааг бол таних тоолгүйгээр орхичиход тэр бол таны амьдралд ийм сөрөг одоо үрдэн авчрах ч юм уу те сөрөг одоо үр дагавар авчрах тийм зүйл бол биш ээ. Харин эсрэгээр та ингэж өөрийнхөө ямар ч бараг оролцох шаардлагагүй зүйл оролцоод хүчээ бараад байгаа байх магадлал маш өндөр байна. Тэгэхээр өөртөө цаг гарга, ганцаараа байх, бодох, анализ хийх, төлөвлөх, эрэл хайгуул хийх цаг гарга гэж бол хэлж өгч байна. Юмд ерөөсөө яарч хүмүүн хумгаа тэг хандах ямар шаардлагагүй. Таны хувьд ямар нэгэн байдлаар өнгөрсөнтэй холбоотой зүйлд өнгөрсөнд байгаа хинэгтэй холбоотой зүйл эсвэл өнгөрсөн өөрийнхөө туршлага, үр дүнд ч юм уу тэ маш их юм анхаарал хандуулж өнгөрсөн л айгүй их ингэж санаа зовж байна. Суралцах ёстой зүйл байгаа бол тэндээсээ суралцаад урагшлахаас өөр арга байхгүй. Өнгөрсөн л хит одоо давшлаад гэх юм өнгөрснийг хит одоо яг одоотой холж утгаж бодоод байх нь ирээдүйн урагшлах таны хүчнээс чинь бас давхар аваад байгаа гэдгийг санах хэрэгтэй. Яарч тэрсэн шийдвэр ерөөсөө хэрэггүй бөгөөд сайн бодож, тунгааж, анализ хийж, өөрийгөө сонсож, хүмүүсийг биш өөрийгөө илүү сонсож, додоод бие болон гадаад биегээ
биеийнхээ хүчийг нэгтгэх юм цаг хугацаа өөртөө гаргах нь маш чухал. Ингэснээр та энэ нээж байгаа тийм ад шаргалтай зүйлээ авах болно. За тэгээ хамгийн сүүлд Angel Answers хүзэрнөөсөө мессеж авъя. За энэ хүзэр маань болохоор дотроо юм yes no ч юм уу тийм хариулт өгдөг хүзэрнүүдтэй байхад мессеж өгдөг бас юм тустай хүзэрнүүд байдаг байгаа. Тэгэхээр эндээс таны сонгож байгаа хүзрийг авч зөвлөгөө авъя. Танд юу гэж зөвлөж ийн вэ? Таны цахиусан тэнгэрүүд. Эрүүл мэндэд анхаар. Эрүүл мэнд, ус сайн уу, агаарт гар, байгальд газар дээр гიშгэж ч юм уу те граундинг хийж энерги өсөг. Сайн нойроо сайн ав. Айгүй их зүйл санаа зовоод ингэх юм болов тэгэх юм болов боломжуудыг үүсгэж бодоод өөрийгөө маш их ядраад байна. Тэр 9 ширхэг хэрэггүй савааг зүгээр хэрэгтэй хүн рүү нөгчих. Өөрийгөө нэгдүгээрт тавь, өөрийгөө бод. Хүүтэнд та даарж байгаа бол тийм дооросоо сайн дуулаад тэгүр дулаахан хувцс өмс. Их тийм дулаалах хэрэгтэй. Наранд суух ч юм уу. Байгальд гарах хэрэгтэй байна. Ус суухаа бас битгий мартаарай. За ийм мессеж бол гарч ирлээ. Тэгээд бичлэг маань тань таалагдсан болвол за лайк дараарай мөн шеэр хийж те нэгэн хэрэгтэй хүн байх юм бол энэ бичлэгийг хуваалцаарай гэж хүсье. За ингээд дараагийнхаа бичлэгээр ирж уулзлаа. Түр баяртай.